Бүгдээрээ сайн уу? Энэ кинон хүн яаж ч өөрчлөгдөж болохыг харуулсан сайн бүтээл юм. Өнөөдөр бид та бүхэнд Бенжамин Баттоны хачирхалтай тохиолдолд киног хүргэж байна. Энэ бол хөөрхийлөлтэй хүүгийн тухай. Тэр хөгшин хүн шиг царайтай төрсөн. Ээж нь төрхийн хүндрэлээр нас барахад аав нь түүн рүү ялмхан ширтлээ. Тэгээд чөтгөр харсан юм шиг царай гаргав. Тэр түүнийг авч аваад хүний үнэргүүгээр хайдаг. Хүн бүр балчир наснаасаа хөгшөрдөг бол тэр эсрэгээрээ өсөх болно. Өвгөн болж хорвоод ирээд хүүхэд болж хорвоогүйднэ. Ингэж залуучих амьдрал нь түүнийг насан туршдаа ганцаардмал байдалд хүргэж асрамжийн газрын үүдэнд хаягдсан. Гэвч аз болоход сайн сэтгэлд сувлагч түүнийг олдог. Эмч үзлэг хийсний дараа тэрээр катаракт, үе мөчний үрвсэлтэй төдийгүй хөгшрөлтөөс үүссэн яс эрхтний дутагдaltaй болох нь тогтоогдов. Бүх төрлийн хөгшрөлтийн өвчин түүнд илэрчээ. Яхаараа шин төрсөн хүүхэд ийм байдаг байна вэ? Гэвэл энэ нь төрөлхийн хөгшин хүн гэсэн үг юм. Эмч түүнийг 7 хоног амьдрахгүй гэж дүгнэж түүнийг орхихыг зөвлөлөө. Харин үргүй сувлагч энэ нэлэх хүүхэд гихүү хөгшин гихүү хүүхдийг Бурханаас өөрт нь өгсөн гайхамшиг гэж итгэдэг. Тиймээс тэр хүүхдийг өргөн авч Бенжамин гэж нэрлэв. Асрамжийн газрын шинэ гишүүний хувьд удалгүй Бенжамин хүн бүрийн анхаарлыг татдаг. Аз болоход эмчийн таамаг биелээгүй бөгөөд Бенжамин 7-наас хүрэхдээ эрүүл саруул өсчээ. Тэр үрчлээдсэн царайтай, шингэн буурал үстэй, 80 настай хөгшин шиг л харагддаг. Тэр жирийн хүүхэд шиг тоглож наадахыг маш их хүсдэг гэвч бодит байдал дээр тэрээр бага насаа хөгшин хүмүүсийн дунд тэрэгцэр дээр өнгөрөөж байна. Түүний өвчин эдгэрч байгаа ч гэсэн одоо хүртэл алхаж чадахгүй хэвээр. Ээж нь түүнийг сүмд авч ирэхэд дахилч түүний толгой дээр гараа тавиад бурханд залбирдаг. Бүгд Бенжаминыг дэмжиж байгаа тул Бенжамин бүх хүмүүсийн урам зориг хашгирах ухаагаар тэрэгцрээс босхийг хичээдэг. Түүний цуцшгүй хичээл зүтгэлээр гайхамшиг тохиож Бенжамин энэ мөчид бос зогсох нь битгий хэл бүр алхаж эхлэв. Бенжамин одоо л өөрийгөө жирийн хүн шиг мэдэрч байгаа бололтой. Гэсэн хэдий ч түүний амьдралд ямар ч өөрчлөлт гарсангүй. Бусад хөгшин хүмүүсийн адил өдөр бүр цаг агаар ванны усны температурт санаа тавьдаг. Асрамжийн газарт нас барах тохиолдол хаяа нэг удаа ирдэг. Тэр оршуулгын ёслолд оролцож үхэлтэд тулгарх бөгөөд булшны чулууг хараад Бенжамин амьдралын төгсгөлийг ойлгож байгаа бололтой. 12 настайдаа Дейзи хэмээх охин Бенжамины амьдралыг бүхэлд нь өөрчлөх нэгэн болж гарч ирнэ. Түүний цэнхэрнүүд яг л сахиусан тэнгэрийн шиг тунгалаг. Бенжамины зүрхийг тэр дорн эзэмдэнэ. Түүний зүрх үүнээс өөр юунд ч ингэж хүчтэй цохилоогүй. Өнөөдөр асрамжийн газарт үйл ажиллагаа явагдаж байна. Дейзи имээ дээрээ ирдэг. Бенжамин Дейзи нар хамтдаа хооллож үлгэрийн ном сонсдог. Бенжаминыг унтаж байх үед тэр гинэт сэрээлээ. Дейзи түүнтэй тоглохыг хүсжээ. Тэд үннээ хилдэг тоглоом тоглохоор ширээндээ овоор сэмхэн орлоо. Бенжамин зөрөг гарган өөрийгөө харагдаж байгаа шигээ. Хөгшин биш гэж хэлэхэд Дейзи түүнд бүрэн итгэдэг. Бенжаминыг уулзсан хүн бүрээс өөр гэж хэлээд Дейзи хараа сунган Бенжамины хөгшин нүүрэнд хүрв. Харин имэн тэднийг олоод Дейзиг аашилж загнан түүнийг хурдан орондоо ор гэлээ. Дараа нь Бенжаминд хандаж маш их доромжилсан үг шидэд Бенжаминыг өөрөөсөө ичих ёстой гэж хэлв. Энэ нь Бенжаминыг маш их эмзэглүүлнэ. Хүүхэд байхдаа өчнөө удаа гадаад төрхөөсөө болж хитрхи шудраг бус байдал гадуурхалтад өртөж байсан. Залуу харагдах нь тийм сайхан хэрэг гэж үү? Химэн ээжтэй 90 удаан уйлдаг. Цаг хугацаа өнгөрөхөд Бенжамины бие маш их өөрчлөгддөг. Тэр залуу жижиг гарын булчингууд толгой нь илүү их өстэй болов. Магадгүй Бенжамины гайхамшигаас болж ээж нь жирэмсэлсэн байх. Тэр охин төрүүлв. Гэхдээ энэ үйл явдал нь дүүгээ асрахад маш их энерги зарцуулах хэрэгтэй болсон юм. Ийм байдал Бенжаминыг баг зэрэг төөрөлдүүлж ээжигээ алдах гэж байгаа юм шиг санагдлаа. Маргааш нь салхилаж яваад усан онгоцны зогсоол дээр ирэхдээ далайчдыг илсүүлж буй усан онгоцны ахмадыг олж харав. Гэвч ахмад хизээж цалин өгдөггүй тул хинч түүнд хариулдаггүй. Гэхдээ Бенжамин өөр амьдралыг мэдрхийг хүсэж байгаа учраас гараа өргөн элсэж ажилд орлоо. Завин дээр тэр бүхий л ажлыг хийдэг, бусад хүмүүсийн хийхийг хүсдэггүй. Бохир ажлыг ч хийхэд бэлэн байлаа. Учир нь тэрээр хөдөлмөрлөж байж шинээрч хүчийг олж авдаг. Ахмад жинхчээнгүй бяцхан үгэнд маш их дуртай. Тэр шөндөө Бенжаминыг зугаацуулахын тулд эмсийн хүрээлэнд оруулна. Бенжамин буцах замдаа нэгэн хачин хүнтэй таарлаа.
Тэр хүн түүнд маш ийдэг ханддаг бөгөөд түүнийг халуун дотноор уухыг урьж байна. Энэ бол Бенжамины анхны ууж байгаа явдал юм. Ярианы үеэр Бенжамин тэр хүний нэрийг Баттон гэдгийг мэдв. Тэр бол нутгийн алдартай чинэлэг бизнесмен боловч эхнэр нь хүүхэд төрүүлж байгаад нас баржээ. Тиймээс их баялагтай байсан ч гэсэн Баттон үргэлж ганцаарддаг. Харин Бенжамин түүний урд байгаа хүн бол өөрийг нь олон жил хайсан жинхэнэ эцэг гэдгийг мэддэггүй. Тэр хүүгээ нууцаар харж байсан ба Бенжаминыг юр бусын гайхамшигтайгаар том болж буйг мэднэ. Мөн өөрийн гэсэн амьдралтай болохыг олж харжээ. Эцэг хүнийхээ хувьд гимшсэн ч бас бахархдаг. Олон жилийн дараа Бенжамин улам залуужсаар л түүний хамгийн их хүлээдэг зүйл бол амралтын өдрүүд юм. Учир нь амралтын өдрүүдээр Дейзи асрамжийн газар эмээ дээрээ ирэх болно. Одоо тэр өсөж жаахан охиноос том охин болсон. Нэгэн өдөр Бенжамин дайзыг завинд суулган нууцаар далаад гарлаа. Тэд завны оройд зогсож манантай хэсэг рүү харцгаалаа. Манан дундаас асар том аяллаа хөлөг онгоц явж өнгөрдөг. Дейзи хизээ нэгэн цагт Бенжаминтай хамт аялж Бенжамины зүрх сэтгэлийг хүлээн авна гэж найдаж байна. Нэг өдөр шинэ хөгшин эмэгтэй нохотойгоо үүдээр орж ирэв. Тэр асрамжийн газарт нүүж ирээд Бенжаминд маш ийдэг ханддаг. Төвлөрдөр хуур тоглохыг зааж өгөөд зогсохгүй. Амьдралын талаар их зүйлийг сургажээ. Гэсэн хэдий ч Бенжаминыг 18 настай байхад хөгшин хатагтай нас барсан. Бенжамин алдахын зовлонг анх удаа мэдэрч байна. Олон анхны зүйлийг мэдэрсний дараа тэр эцэст нь бүгдэд нь баяртай гэж хэлэхээр шийдэв. Тэр асрамжийн газраас гарч өөрийн гэсэн чиглэлээ олохыг хүсэж байна. Дейзи Бенжаминыг явахыг хараад маш их гонигтай байна. Тиймээс тэр түүнтэй цаг товолдог. Тэр хаашаач явсан түүнд ил цагтл илгээх ёстой. Ийм байдлаар Бенжамин далайчин болж даруулт онгоцны карьераа ахмадын хамт эхлүүлдэг. Нүд ирэмхийн зуур хэдэн жил өнгөрчээ. Одоо Дейзи маш сайн балетчин болжээ. Өндөр гайхалтай даруу зантай. Бенжамин амлалтаа биелүүлж түүнд олон ил цагтл илгээжээ. Өнөөдрийг хүртэл Дейзи түүний инээмсэглэлийг үгүй болгох цагтл хүлээн авав. Учир нь уг цагталд Бенжаминыг Элизабет гэх эмэгтэйд дурласан гэж бичжээ. Тэр 40 настай тийм ч үзэсгэлэнтэй биш оюуны гоо үзэсгэлэн илтгэдэг бөгөөд тэд зочид буудалд уулздаг. Бенжамин түүний дэгжин байдалд татагдсан бол Элизабет дал гарсан үгэнд сэтгэл нь хөдөлдөг. Бенжаминаас тэрээр өөр төрлийн эрч хүчийг мэдэрдэг гэжээ. Гэвч тэр бяцхан хөгшин залууг дөнгөж 20 настай гэдгийг мэддэггүй учраас тэд хамтдаа идэж ууж цасан дундуур алхаж эцэс төгсгөлгүй сэдвтэй мэд шүнжин ярилцаж хондог. Нэг л өдөр Элизабет ор сураггүй алга болов. Түүнээс чамтай уулзсандаа таатай байсан шүү гэсэн тэмдэглэл үлджээ. Ийм байдлаар Бенжамин хараа алдаж дараа нь дэлхийн 2 дугаар дайн эхэлснээр Бенжамины завийг Тэнгисийн цэргийн хүчин мэдэлтэй авсан. Тиймээс тэд дайнд оролцох ёстой. Эргүүлийн үеэр тэд дайсны довтлогоонд өртөж хаасайгүй суман мөндөр буухад жижиг загас агнуурын зав яаж тисэх вэ? Зав хэсэг хэсгээрээ сүйдэх ба багийнхан ам өргөдөж эсвэл шархацгаалаа. Харамсалтай нь Ахмад нь хүртэл буудуулж нас бардаг. Амьдралынхаа сүүлчийн мөчид Ахмад Бенжаминд амьдралын үннийг хэлдэг. Хэрв бүх зүйл буруу болвол чи хувь заяаг харааж зөхөж болно. Гэхдээ төгсгөлд нь ирэхэд чи эвлэрэх хэрэгтэй. Тэр шөнө багийн бүх гишүүд өгсөн ч Бенжамин ганцаараа амьд үлджээ. Дайны талбарт өгөх нь жам ёсны хэрэг бус энэ бол амьдралын гинтийн төгсгөл юм. 26 настайдаа Бенжамин гэртээ буцаж ирэв. Түүний өссөн асрамжийн газар өргөмөл их нь хөгшөрсөн байх ба өргөж авсан аав нь хэдэн жилийн өмнө нас барсан. Мөн эгчин ч өдөлжээ. Түүний эргэн тойронд байгаа бүх хүмүүс хөгшөрч байгаач зөвхөн Бенжамин л залуужж байна. Ус нь бараан болж мэдрэхүйн илүү мэдрэмтгий болж биеийн хүчтэй болсон. Хүн бүгдтэй уулзалгүй удсан болохоор Дейзи олон жилийн дараа эргэн ирэх хүртэл тэр ганцаардалтаа дарагджээ. Тэд дахин бие биетэйгээ уулзлаа. Дейзиг Бенжамины дүр төрх гайхшруулж түүнийг залуужж байгаад гайхаж байлаа. Бие биенээ хараад тэд бага насны дурсамжаа эргэн сөхөж хоорондоо ямар мэдрэмж төрж байсныг эргэн дурсангаа. Хамтдаа оройн хоол иддэг. Дейзи яриандаа халж гайхалтай амьдралаа ярьсаар байгаач Бенжамин ганц ч үг сонсохгүй байлаа. Учир нь түүний анхаарлыг Дейзигийн гоо үзэсгэлэн бүхэлдэн татдаг. Задгай талбайд Дейзи Бенжаминд зориулсан сарны гэрэл дэгжин үзэсгэлэнтэйгээр бүжиглэж байна. Бенжамин түүнд сэтгэл татагдаж Дейзи хайртайгаа хүлээн зөвшөөрөх үед тэр түүнийг эрс үгүйсгэлээ. Учир нь тэр бүх зүйл хэтэрхий хурдан болоод байна гэж бодож байлаа. Энэ нь Дейзиг үл хөндлөж байгаа мэт санагдан. Ийм байдалд орсон Дейзи урам нь хугаран орхино. Тэд бие биенээ хайрлах ёстой байжээ. Дахиад л санагалзна. Энэ шөнө урилгагүй зочин түүнийг хайн ирсэн нь бодно байлаа. Тэр маш их хөдөлсөн тул оройн хоолойч хэвийн идэж чаддаггүй.
Бенжамин бодныг идэвхшгүй өвчтөе мөн удахгүй өхнө гэдгийг сонслоо. Тэр Бенжаминыг түүнтэй илүү их цагийг өнгөрөөх байх гэж найдаж байна. Бенжамин түүнийг өрөвдөж нэг их бодлогоогоор бодныг дагаж үйлдвэр дээр нь очив. Дараа нь Бодн Бенжаминд түүний эцэг гэдгийг хэлэхэд Бенжамин энэ үгийг сонсоод юу ч хэлсгүй гэрлүүгээ явлаа. Эхлээд тэр ууртай байдагч тайвширсныхаа дараа ахмадын хэлснийг санаж байна. Түүний хийж чадах зүйл бол зүгээр л эвлэрэх гэдгийг тэр мэдэрдэг. Эцсийн эцэст аавынх нь хувьд тэрээр цорын ганц хамаатан тэр л түүнийг залгамжлан явж чадах цорын ганц хүн юм. Амьдралынх нь сүүлчийн зогсоол дээр Бенжамин аавыгаа далайн эрэг рүү аваачиж тэд нар мандахыг чимээгүйхэн харж байтал аав нь 50 нам гүмхэн нас барлаа. Бенжамин түүний оршуулах ёслолыг зохих ёсоор нь зохион байгуулж дуусаад эцгийнхээ гэр бүлийн бизнесийг өвлөн авснаар тэрээр саятан болсон юм. Тэр Нью-Йоркт ирээд Дээзэд гинтийн бэлэг барихыг хүсэж байлаа. Энэ нь түүний Дээзгийн бүжгийг анх удаа тайзнаас үзэж байгаа явдал. Тэр бол тайзан дээр хамгийн дур булаан балетчин байлаа. 20 настай хөөрхөн бас дур булаан Бенжамин түүнд дахин сэтгэл татагдах болно. Тоглолтын дараа тэрээр тайзны араас Дээзийг хайсаар олдогч тэр аль хэдийн найз залуутай болжээ. Тэр залуу нь маш царайлаг юм. Хэсэг хугацаанд харж зогсоод Бенжамины толгойд маш олон үг гацжээ. Үгсээ хэлж чадхааргүй байдалд орсон тул чимээгүйхэн явах ёстой. Дээзи Америкийн шилдэг балетчин болжээ. Тэр дэлхийн өнцөг булан бүрт аялан тоглолт хийхээр явдаг бөгөөд зөвлөлт холбоод улсад балет бүжиглэх урилга авсан цорын ганц Америк хүн юм. Тэр хамгийн сайхан насндаа цэцэглэж буй цэцэг шиг. Харамсалтай нь түүнийг Парист машинд дайруулсны дараа бүх зүйл гинт дуустав. Энэ мэдээг хүлээн авсны дараа Бенжамин Парис руу яаравчлаа. Тэгээд шууд эмнэлэг рүү очино. Тэр эцэст нь бэрцэн Дээзийг оллоо. Харамсалтай нь одоо Дээзи цаашид бүжиглэх боломжгүй болсон. Дээзи Бенжаминыг одоо бүр залуу царайлаг болсонд нь гайхаж өөрийгөө аимшигтай харагдаж байгаа гэж бодож байна. Тэр Бенжаминд өөрийгөө өрөвдөлтэй байдалд харагдахыг хүсэхгүй байгаагаа хэлж амьдралаас нь бүр мөсөн явахыг хүсв. Тэр эдгээр үгсийг хэлэхийн тулд бүх хүчээ зарцуулсан бололтой. Гэсэн хэдий ч Бенжамин Парисыг орхисонгүй. Дээзийг аюулгүй болтол нь нууцаар харж байв. Түүнээс хойш 10 жилийн дараа хавар болтол тэр Дээзитэй дахин уулзаагүй. Энэ бол зүгээр л энгийн орой байсан ч Бенжамины хувьд мартагдчихгүй байлаа. Тэр өдөр Дээзи эцэст нь илэршиж эмнэлгээс гарч асрамжийн газарт буцаж иржээ. Бие рүүгээ харах мөчөд Бенжамин бие барьж чадалгүй ураг шалхаж Дээзийг чанга тэвэрлээ. Бусад хүмүүсийн амьдрал нэг зорьсон газар руу аль хэдийн чиглэсэн ч тэд бие биенээ байнга санаж байсан. Магадгүй 40 нас бол Бенжамин хитрхий хөвшдөхгүй. Дээзи ч хитрхий залуу биш байх нь хамгийн сайхан тохиромжтой үе байх. Тэдний амьдрал нас дүр төрх туршлага нь эцэстээ огтлолцож энэ удаад тэд ямар ч эргэлзээгүйгээр хамтдаа байхаар шийджээ. Далайн эрэг дээр нар ургах жаргахыг хамтдаа харж тэд өмнө нь алдсан бүх хайр дурлалыг нэг шөнийн дотор нөхөхийг тесэн ядан хүлээж байна. Тэднийг асрамжийн газарт буцаж ирэхэд Бенжамины өргөж авсан их нь нас барсан тухай муу мэдээг хүлээн авав. Бенжамин оршуулгын ёслолд уйдгар гунигтайгаар дүүрэн оролцлоо. Тэрээ энэ агуу ээжийг үргэлж санаж байх болно. Дараа нь Бенжамин эцгийнхээ байшинг зарж жижиг байр худалдаж аваад Дээзитэй хамт амьдрах болно. Тэдэнд тавилга байхгүй. Тэд гэртээ хүссэн зүйлээ хийж чадна. Тэдний хүслээр идэж унтах гихчлэн Дээзи бүжиглэх карьераа санаж байсан болохоор Бенжамин хүүхдүүдэд бүжиг заах бүжгийн анги нээж өгчээ. Нэгэн өдөр Бенжамин Элизабетийг зурагтаар харлаа. Дүү нь Английн сувгийг сэлэн гаталж дэлхийн дээд амжилт тогтоов. Бенжамин түүний төлөө чин сэтгэлээсээ баярлаж байна. Дээзитэй өнгөрүүлсэн өдрүүд бол Бенжамины өнгөрүүлсэн хамгийн аз жаргалтай үе боловч Дээзи жирэмсэн болсон. Бенжаминд түгшүүр төрүүлдэг. Учир нь тэр хүүхэд нь өөр шиг нь төрөх вэ гэж их айдаг. Гэхдээ эцэст нь Дээзи охин төрүүлв. Аз болоход тэр жирийн хүүхэд боловч хүүхэд өсч томрох тусам Бенжамин улам их санаа зовж эхэлдэг. Тэр залуу болж охинтойгоо ижил настай болохоос айдаг. Тэр охинд нь тоглоомын найз биш. Аавын хайр хэрэгтэй гэдгийг маш сайн мэддэг тул бүх хөрөнгөө Дээзид шилжүүлээд охин нь түүнийг мэддэг болохоос өмнө гэр бүлээ орхин одов. Түүнээс хойш 10 жилийн дараах хүртэл хинч Бенжаминыг дахин хараагүй. Дээзи бараг 40 настай болжээ. Тэгээд дөнгөж хичээлээ дуусгах үед хаалгаар нэг залуу орж ирэхийг харав. Энэ бол 20 гаруйхан насны эрэгтэй хүний дүр төрхөөр улам залуучсан Бенжамин байлаа. Бенжамин одоо маш их зүйлийг туулсан хаттай хүн юм. Дээзи дахин гэрэлсэн Бенжаминыг тайвшруулав. Нөхөр нь хариуцлагатай аав шиг харагдаж байв. Тэр яагаад буцаж ирснээ мэдэхгүй байлаа. Магадгүй хүмүүс хөвшөрсөн хойноо илүү их дурсан санагалцдаг байх. Үүний дараа тэд олон жилийн дараа тэр нэгэн өдөр хүртэл дахиж уулздаггүй.
Энэ өдөр 70 гаруй настай Дейзи руу асрамжийн газраас утас руу залгаж тэд эзэнгүй хүүхэд байна гэж хэлв. Дейзигийн нэр өдрийн тэмдэглэлтэнд байсан ба. Энэ нь Бенжамин байлаа. Тэрээр одоо нүүрэндээ батхтай өсвөр насны хүүхэд болсон байв. Түүний оюун ухаан самуурч тэр бүх дурсамжаа алдсан. Дейзи асрамжийн газар нүүн ирж түүнийг асрах болов. Бенжамин өсвөр наснаасаа хүүхэд болж улам бүр жижигэрдэг. Тэр заримдаа дээвэр дээр гардаг. Тэгээд тэр бүхэл бүтэн амьдралтай байсан юм шиг санагддаг гэдэгч үүнийгээ огт сандаггүй. Бенжамин нэлэх хүүхэд болох үед түүний хөгшрөлт, түүний хайр, түүний залуу наснд зөвхөн энэ мөчөд үлдэж. Дараа нь өөрөө дуулууртайгаар үхэл рүүгээ явлаа.